Hi Cherries. За өнөөдөр бүгдээрээ хүсэн хүлээсэн Blackpink хамтлагийн Deadline гэдэг нэртэй шинэ цомгийг unboxing хийх гэж байна. Одоо бүгд хамтдаа задлж үзье. За тэрнээс өмнө маш олон хүмүүс комментаар альбом цомгуудаа хаанаас авдаг вэ гэж байнга асуудаг. Тэгээ нэг үсэн би энэ бичлэгээс хариулчих гэж бодлоо. Одоо шинэ та нар өмнө санаж байгаа юм бол би Cortez хамтлагийн альбом болон Cat's Eye хамтлагийн альбомыг болохоор яг Multiverse K-pop Store дэлгүүрээс бол захиалж авч яасан. За мөн энэ Hype хамтлагийн Greetings-ыг бас энэ дэлгүүрээс захиалж авч яасан. Тэгээд анх удаа миний яг юм альбом өөрийнхөө мөнгөөр биш спонсорлож энэ unboxing бичлэг хийх гэж байна. Тэгэхээр бэлэнд ирсэн альбом баггүй. Тэгээд бүгдээр хамтдаа задлж үзсгээд Blackpink хамтлаг маань тэргийн ирээд comeback хийгээд гаргасан Deadline гэдэг энэ альбом дотоо маш олон төрлийн бил. Одоо шинэ хараа Black version байгаа, Pink version гэж байгаа, Silver version, Grey version гэж байгаа заа ийм хөлбөрүүд байгаа. Тэгээ бүр хамгийн үнэтэй нь болохоор Mood Light version гэдээ байдаг юм билэ. А миний одоо авсан байгаа нь болохоор Pink version-ыг би захиалж авсан байгаа. Вау. За нөгөө альбом ч юм байна шүү дээ. Ардаа болохоор 5 дуутай байна. Нэг нь Jump, Go, Me and My, Champion, F-Boy гэдэг нэртэй юм байна. За тэгээ энэ дээр бас ийм нэмэлт бэлгэн гэрж ах шүү байна. Вау. Rose-гийн их надад ирсэн байна. За Rose-гийн зураг юм яа өнгөтэй артаа. Тэгээ Jisoo-гийн зураг ирсэн байна. Энэ болохоор хаа өнгөтэй. За одоо хамтдаа задлаа. Надад энэ альбом нэс гоё санагдчихээн. Яагаад тэгэхээр Blackpink энараа хар юутэй. Яа. Тэгээд тэр Black version болохоор ер нь тэг чигээрээ жоохон хардуу өнгөтэй байсан. Тэгэхээр ер нь ингээ үзмжийн хувьд бол надад энэ Pink version зүгээр юм болов уу гэж бодод би захиалсан л та. За окей. За энэ материалыг харах юм бол аюу тийм чанартай. За. Ингэж онгоох юм шиг байна. Би ерөөсөө тэр unboxing хийж байгаа бичлэгүүд ерөөсөө үзээгүй. Бүр зориод. За шууд compact disc нь гарч ирж байна. CD нь гарч ирж байна. Айгу гоё материалтай юм. Jeans юм шиг. За тэнгүүтээ. За би ингэж задлах бол юм унж магадгүй юм шиг байна. Тэр. За ийм байна. За ингэж онгойж шүү манайхаа. Blackpink in your area. За тэнгүүтээ. Энэ болохоор дандаа зургнууд юм шиг байна. Тэгэхээр бүгдээрээ энийг задлая. Ингэж онгойж байна. Nice. За. Deadline юм стикер гарч ирж байна. Наалт. Вау, Jisoo-гийн зураг гарч ирж байна. Энэ бүр ингэж юм цуцаан. Материал нь бүр цуцаан. За, тэнгүүтээ Jennie-гийн ийм зураг гарч ирсэн байна. За, дараагийнх нь Rose. Танаар тарагдчих юм уу? За, ингэ харчих. Lisa. Юм хүрхий. Нэг гол зураг гарч ирсэн байна. За зөндөө зураг байна шүү. За энэ арай нэмгийн юм байна. Энэ болохоор юу юм шиг байна штэ. Стикер. Jisoo-гийн зураг байна. Энэ nude хувцастай. За тэгээд мэдээж нөгөө Blackpink хамтлагийн альбом учраас дөрвөлгийн зураг байх хэрэгтэй тий. За энэ болохоор Jennie ийм зураг явж байсан. За стикер. Наадаг стикер юм байна. За oh my god, Rose. Rose-гийн зураг ямар гоё юм бэ? За дараагийнх нь Lisa-с гоё харагдчих. За одоо бүгдээрээ энийг ингээд онгойлгоцсон. Энэ юу вэ? За энэ болохоор ингээд дуусчлаа. Тэгээ бас яг ийм өнгөтэй харагдчих. За энэ юу юм бол? Вау. Плакат. За манай дүрийн ийм зурагтай. Наач юм л та. За ийм зураг бай. Одоо энэ голынхыг үзье хэдүүлээ. Энийг хончи. Энийг шийгээд. За надад бол энэ яг савлгаа бол гоё таалагдлаа. За маш зузаан цаас байна. Чанартай. За ингээд хавхар юу ч алга. За тэнгүүтээ хин бэ? Jisoo. Харагдж байна. Би хитрхи ортолч чам нөгөө. Энэ юу нэг жоо камер маань хөдөлчих гээд байна. За дараагийнх нь бас Jisoo-гийн зураг байна. Энэ бас Jisoo-гийн зураг байна. Хүй. За жоох ишлээч. Энэ нэг намаа дагаад байгаа болохоор. За ингээл үзчихье. Вау, Jisoo. Энэ арьс мэрс юм гоё юм бэ. За энэ байна. Сток хөрх харагдаж байна. За
За нүур бодлон ямар ч гоё. Вау, энэ би хаамааг нь хараач тээ. Манайхан. Ёстой гоё харагдчих. Маш гоё юм хитэлэг. Тийм гялтгансан ашиг юмсан байна. Ингээ холоос харахаар ингээд биений өнгөтэй бод. За. Хар цагаан фонт. Oh my god. Та нарын. Энэ камер яг гэнэ. Nice. За жаарай. За энэ Jenny-ийн таны нүрийг хардаа. Нүдийг хардаа яг муур шиг. За. Гой богино даашин зэмсэн байна. Энэ мөр зүр нь ямар гоё юм бэ? Игний яс басна. Тэгээд үсийн янзын гоё жимбитл нь хажууд ингээд бооцсон байна. Ёо. Вау. Үнэхээр гоё юм. За. Хүчин үнэхээр гоё харагдсан. Яг нэг AI хийсэн юм шиг тий. Манай охтод. За яг ингээд нэг дресстэйгээ зураг авалтаад бол хийсэн байна. Одоо гэдэг хувцснуудаа солиод явахгүйгээр өөр поз тий. Вау. Русе. Энэ ямар гоё усны гоё лээ тий. Ийм charm ээ тий. Тийм унжрахтаа яг үзүр хэсэгтэй ийм сувттай юм байна. Та нарт сайн харагдаж байна уу? Өнгөтэй. Вау, энэ хараа. Ямар урт төрөйтэй гутлаа, цагаан төрөйтэй гутлаа юмсан байна. Тэгээ богино ийм силкэн дүү. Яг Барби шиг, яг Барби. Ваа, энэ ч гоё зүйл. Suurхан байна. Хараа ингээ хувцас ингээд хоорондоо ингээ холбогдсон. Даашин сайн. Тэгээд Русе маань урт хувцастай байна. Яг ингээ тийм үлгэрэн. Вау, энэ зураг. Үнэхээр гоё. За одоо ингээ дараагийн цэнхэр өнгө орж ирлээ. Тийм байна, цэнхэр өнгө. Русе бүр яг надад бол яг Барби шиг харагдаад байна. Вау, нүд нь ямар ч гоё юм дээ. Тэг ингээ нүдэн дээр аюу гоё тийм шитгээнүүд наасан байна. За. Лиса. Вау, энэ хараа нүур бодолтой ямар гоё хийсэн юм бэ? Бөөн шигтгэе наацсан. Тэгээ хувцас нь одоо слайм шиг юм байна. Слайм шиг ийм хувцас өмсөн байна. Ваа, энэ альбом аюу гоё харагдчих тоолоос. Ийм урт. Бас гоё даашин зүмсэн. Вау, энэ хараа гар марын хараачтай ийм гарны ясмаас. Oh my god. Үсний өнгө мөнгө нь үнэхээр гоё. Энэ хараа хуруу гар марын хартаа. Гоё харагдчих. Слайм юм шиг эсвэл нэг аалцны нөгөө юу гэдэг торч юм шиг. Гоё. Энэ хараа гутлын нарс төсөж гутлын. За ингээд цэнхэр өнгө орж ирсэн байна аа фонт. Вау, энэ ямар хөөрхий юм бэ? За таамж сайн харагдахгүй юм аа. Манай энэ өрөө жоохон бараа. За юм бэ. За тэнгуүтэй. Хөл мөлийн харж тий. Шуумаа. За тэнгуүтэй цав цагаан өнгөтэй гарч ирэнгүүтэй артист Blackpink гол продюсерсэн юм болохоор YG Entertainment продюсер Teddy. Teddy энэ дээр ажилласан юм байна. Манайха. Тэгвэл recording studio нь болохоор The Black Label Studio. Тэгэхээр манайха юу юм биш. Энэ дуунууд чинь дандаа Teddy-г ажилласан юм биш энэ альбомын дуунууд дээр. Тийм ээ. За ингээд хамтарч ажилласан хүмүүс ингээд бүгднийг бичсэн байна. Зурлаач, үсчин, hairstyle, makeup гэл. Jisooгийн Bliss-г бичсэн байна. Jenny-гийн OA Odd Atelier Entertainment бичсэн байна. Ruseгийн The Black Label, Ruse ч бас Black Label шүү дээ. Lisa Loud-ийн ингээд manager Alice Kang гэсэн тийм. За тэгээ YouTube сувг авсан байна. За ингээд энэ маань ингээд болчихлаа. За тийм байна. Тийм олон зургуудтай. Манай охтод бол үнэхээр үзсэнтэй гоё харагдаж байна. Ингээд өрөөндөө энийг чи ингээд цуглуулад одоо гэрт хүн ирэхэд те бас гоё юм билээ. Одоо шинэ би энд ингээд альбомнууд ингээд цуглуулчихж байгаа шүү дээ. Тэгмээ энэ ингээд Лисагийн хин Jenny-гийн энэ юм ингээд ингээд одоо бүр Blackpink хамтлагийн аль бие усны Deadline гэдэг альбомтой болсон байна. Тэгээ миний цуглуулгын нэг боллоо. Тэгээ энийг бас ингэж хадгалахаасаа илүү ингээд дийлгээ тавьчмаар юм байна. Ингээд тэгэхээр айгуу зөвүүн харагдаж байна. Тийм. Маш гоё.
За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамтаасан маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн бичлэгийг ивент хийгдсэн Multiverse K-pop store хамтаа маш их баярлалаа. Тэгээд та намайг хийсэн Аль бие усны оригинал CD альбомыг захиалгахыг хүсвэл Multiverse-ийнтэй холбогдоод CD альбомыг худалдаж аваарай. За тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.